Шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр сувг үзэг сонсогчид та бүхэндээ сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Та бүхэн маань нэвтрүүлгээ НТV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хос толгойноор хүлээн авч сонсож байна. За тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чамайг төгс илэрхийлэн урайтай World Wine компани за мөн үрждэг сар хариултаа хадгалын урайтай худалдаа хөгжлийн банк маань хамтран ажиллаж байна. За студид Ланжоо хотоос Хятад улс Ланжоо хотоос бэлгүү маань холбогдсон байна. За бэлгүүнээ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд сайн байцгаана уу. За өнөөдрийн манай сэдэв бол өмнөх дугаарын part 2 буюу Нобелийн шагналтнуудын гэр бүл. Тэгэхээр яг Нобелийн шагналтнуудын гэр бүл дугаараараа бит хоёр Мари Кюри гэдэг алдартай эмэгтэйн тухай ярьж байгаа. Тэгэхээр яг өмнөх эхний хэсэг дээр Мари Кюри маань анхны хайр нь яаж бүтлгүүцсэн тухай ярьсан. Мөн Парист анхны эмэгтэй оюутан болж утсан. Тэгээд Young Outstanding Mathematical Scholarship гэдэг Polish Student Scholarship гэх тийм тэтгэлгийн эзэн болоод математикийн мэргэжлэр давхар сурсан ба. Тэгээд бас нэг юм онцлогтой юм юу гэсэн бэхээр манай хүн ерөөсөө нөгөө их сургуульд очсон ч гэсэн ингээд байнга суралцдаг байсан. Тэгээ өөрийгөө айгүй голдог. Би ингээд айгуусаа сурахгүй бол болохгүй. Бусад оюутнууд бүгд надаас мундаг байгаа. Тэгээ ямар сайндаа одоо өөрөө нөгөө хоолунд идэхээ мартаа сурчдаг. Тэгээ ухаан алдаа дунж барьчдаг. Мөнгө санхүүгийн айгүй бэрхшээлтэй байсан болохоор өвөлдөө ингээд тэгээ сурахын тулд бүх хувцас зузаалж өмсөөд тэгээ юм халаалтны төлбөр өгдөг. Тийм хүнд нөхцлүүд сурч байсан тухай гарсан. Мөн анхны хайр нь одоо тухайн үедээ математикаар сурсан хожим Польшийн алдартай математикч болсон тэр залуу байсан тухайс. Айгүй харамсалтай гэр бүл нь манай хоёрын одоо хормыг зөвшөөрөөгүй тий хоорондоо хасуулахын зөвшөөрөөгүй. Тэгээд ийм жоохон хэцүү мэдрэмжтэйгээр манай Мари Кюри маань Польш руу утсан байна. Мания. Бид хоёр Мания гэж дуудаад байгаа тий багын нэрээр нь дуудаад байгаа. За тэгээд Парист очиод ингээд сурч эхэлсэн. Ер нь тасралтгүй сурдаг, маш их хичээдэг тийм оюутан байсан байна. Гэхдээ асуудал өөрт нь юу гэсэн бэхээр эн чинь тухайн бүхэл бүтэн Европ даяар сурж исэн оюутнуудын 30 хэдхэн л эмэгтэй оюутан байсан байгаа байхгүй. Тэдний нэг за тэгснээр бүр сургуульдаа өөрөө цорын ганц эмэгтэй оюутан сурж байгаа. Тэгэхээр нийгмийн зүгээс ирэх дарамт айгүй өндөр. Одоо тэгээ зөвхөн эмэгтэй хүн гэдгээсээ болоод айгүй янз янзын дарамтууд мэдэрдэг. Одоо тухайн үед бол эмэгтэй хүнийг те юм хөтлөгч хийн штэ тий одоо орчин үеийн яриагаар зүгээр л гэртээ хүүхдээ хараад хоолундаа хийгээл байж их эмэгтэй хүний үүрэг гэж үздэг. Эрэгтэй хүн яасан гэсэн чинь нэг юм ертөнцийн үсэл яриа л тий том юм яриа л байж идэг. Тийм үүрэгтэй гэж боддог байсан маань. Энэ бол тий бараг 100 жилийн өмнөх үйл явдал. Өнөөдөр бол мэдээж цаг үе бага хэмжээгээр өөрчлөгдөж байгаа ч гэсэн энэ нөхцөл байдал тодорхой хэмжээнд зарим улсуудад ялангуяа манай Монголын нөхцөл ч гэсэн байдаг. Мари Кюри манаас яг ийм өслүүд сурч байсан байна. Нэг үүний дараагаар манай хүн сурж явж байхдаа өөрт нь шинэ лаборатори хэрэг болсон. Яагаад тэгэхээр өөрийнх нь ажиллаж байсан сургуулийн лабораторийн эрхлэгч өөртөө нэг онцгой харцдаг байсан ба. Эмэгтэй гэдгийгсэн болоод. Тэгээ одоо туршилт хийгээл химийн янз янзын туршилтууд ч нэг юм колбентер гэл айгүй гоё харагддаг штэ сүртэй. Тийм юм ингээд туршилтаа хийгээл зарим химийн туршилт чинь ингээд бүтэн шүнжэнгөө хүлээх хэрэгтэй. Тэнгүүд бас тэг хүн л хойно ядаран тэр чинь ингээд туршилтаа тавьж орхичоод явна. Тэнгүүд нь өглөөнд нэрсэн чинь нөгөөдгийг цэвэрлждэг. Эсвэл өөр эрэхтэй нэг лабораторид ажиллаж байгаа оюутан ингээд дундаас нь аваад хэрэгжилдэг байсан гэж байгаа. Энд чинь бол одоо эрдэм шинжилгээ хийж байгаа хүнд бол амар том доромжлол. Тэг өөрийнх нь нэмийг өөрт нь хилэлгүйгээр дураараа тэгж оролдох бол маш том доромжлол. Тэрийг төвчээгүү. За ингээд материалын соронзон шинж чанарыг судлах хүсэлтэй болоод өөр илүү том лаборатори хийж эхэлсэн. Мөн энэ үед Мари Кюрид нэг санаа төрсөн нь тухайд рентген юу нээсэн байсан гэхээр нэг алдартай X-ray нээсэн. Ямар нэгэн байдлаар энэ сонин уран гэдэг бодисоос элементээс юм X-ray гэдэг юм цацарч байна. За Becquerel гэдэг эрдэмт бас цацраг итгэхүй нээсэн байсан. Гэтэ тухайд гарууд нэг хэнийг тоогоогүй байхгүй эрдэм. За нэг юм онцгой шин чанар байна. Гэтэ яг ямар үсэлтэйг сайн мэдэхгүй орхисон байна. Мари Кюри болохоор тэнцээ яг онцгойгоор тэг гоц ухаанаар энийг барьж авсан байна. Яаж вэ гэхээр энийг нэгт хинч тоохгүй байгаа нэг сонирн байна. Хоёрт ийм зүйл болж байгаа гэдэг чинь магадгүй тэнцээ бидний мэдэхгүй химийн элемент байж магадгүй. Химийн шин цоошин химийн элемент тэнд нуугдж магадгүй гэж утсан. Тэгээ үүнийг судлахыг хүссэн. Тэгээ том лаборатори хайж эхэлсэн. Тэгээ бас яг өөртөө арай гайгүй тий инженеэр харьцчих хүмүүс хайж байгаа шүү дээ. Энд чинь бас нөгөө хэцүү шүү дээ тий. Одоо нэг ийм инээдтэй
жишээ биш нөө статистик байд юм бэлээ. Америкт яасан гэсэн чи яг энэ Мари Кюритэй төсөөлтөө манай Мари Кюри ингээд лабораториос гараад өөр шинэ лаборатори хайж штэ. Нэгсэндээ ажил хайгаа явж штэ. Тэгсэн орчин үед бас ийм кейсүүд байдаг гинэ. Ирчүүд ихэвчлэн ажлаас гарахад ихэвчлэн ойр орчныхоо нөгөө хамтран ажиллагчдаас болдгоо гинэ. Ихэвчлэн хэрэглэгчээс болж эрэгтэй хүмүүс ажлаас гардаг гинэ. Одоо жишээ нь цэцэрлэгийн багш вэ гэж бодъё те. Тэгмэд эрэгтэй цэцэрлэгийн багш байхаар хүмүүст их юм хөндөй хүүтэн хатуу санагддаг. Тэгээ ингээд эхлэгчүүд гомдол гаргадаг ч юм уу те. Яагаад эмэгтэй хүн байх яаж гэдэг юм уу? Тийм тэгдэг гэж байна. Эсвэл сувлэгч ч юм уу те. Эрэгтэй хүн байхаар тийм тохиолдлууд их байдаг гинэ. Тэгсэн эмэгтэйчүүд дээр яаж яах гэсэн чинь эмэгтэйчүүдийн ерөөсөө тэгээ баг хэтрүүлж хэлэхэд шүү 5 эмэгтэй тутмын 3 нь ажлаас гарах шалтгаан нь ерөөсөө бусад хамтран ажиллагч нараас болдог. Нөгөө хамтран ажиллагч нь өөртөө муухай ханддаг ч юм уу те. Эсвэл нөгөө ирчүүдийн зүгээс ирэх дарамт ч юм уу. Иймэрхүү одоо сексизмын асуудлууд орж ирснээс болж ажлаас халагддаг. Гэтэл 100 жилийн өмнө манай Мари Кюрид бас тодорхой хэмжээнд ийм дарамт байсан учраас тийчээ ингээд ажлаасаа өөрөө гараа явсан байгаа байхгүй. Тэгэхээр яг хуу бид нар бас өнөөдөр те хамаагүй хөгжингүй нийгэмд амьдарч байгаа юм чи иймэрхүү байж болохгүй гэдэг бас мессежийг эндээс авах хэрэгтэй болоо гэж бодсон би. Тэгэхээр чин одоо бүтэн 100 жилийн дараа те карманда компьютер карманлаад явдаг ийм ухаантай хүмүүс болчоод 100 жилийн өмнөх алдаагаа давтаад байна гэдэг бол одоо мангарлахгүй те. Яг санагдаад байна. За ингээд Мари Кюри маань шинэ ажил хайгаад шинэ лабораторид орохоор явбаа. Тэгээ нэг хүлээн авалтан дээр өөртөө нутаг нэг Польшийн физикч залуутай Кowalski гэдэг Йозеф Kowalski гэдэг залуутай юм яриа зөксөж байгаад өөрийнхөө хүслийг хэлэхгүй. Би одоо тийм ийм материалуудыг судалмаар байна. Энэ нөгөө соронзон шинэ чанар цэцэрлэг итгэх гэдэг энэ материалуудыг би судалмаар байна. Гэтэ ингээд надад шинэ лаборатори хэрэгтэй. Ер нь шинэ лаборатори олдохгүй байна. Яасан гэхээр намайг эмэгтэй болохоор нь авахгүй байна гэдэг. Намайг эмэгтэй хүн учраас нь ажилд авахгүй байна. Йозеф нь айгуу дажгүй физикч хүн байж л те. Тэгээд хинтээ танилцуулсан гэхээр Мари Кюриг амьдралынх нь хамгийн чухал хүмүүсийн ихтэй танилцуулсан. Тэр нь алдар Пьер Кюри байсан. Одоо ирээдүйн нөхөртөө тухай те. Ирээдүйн нөхөртөө танилцуулаад Пьер Кюри бол тухайд teaching position авсан, багшлах эрхийн position авсан. Бас яг арайч профессор болж арай амжаагүй. Гэхдээ ер нь тодорхой хэмжээнд ингээд энэ тэгээ залуухан шин залуу өсөж яваа од гэдэг штеп. Тийм нэр хүндэг бол олоод авсан эртэлдэн хүн байсан баг. Гэхдээ яг хуу Мари Кюригийн хүсчээсэн шиг том лабораторийг Пьер Кюри, Мари Кюрид амлаж өгч чадаагүй. Гэхдээ тэр нэг давуу тал нь юу юм гэхээр Мари Кюри Пьер Кюригийн лабораторид эрхчлөөтэй ажиллах хэрэгтэй болсон. Яг өөрийнхөө юмыг хийн, яг өөрийнхөө судалгааг хийн, хин ч өөртөө саад болохгүй. Харин ч лабораторид цуг ажиллаж байгаа хүмүүс хамтдаа тэр Мари Кюригийн судалгааг цугтаа их ийм гоё боломжийг олгосон. Нэг нь манай академикийн салбарт байдаг нэг академик эрхчлөө гэдгээ олж авсан байгаа байхгүй тэнчээс. Тэгэл Пьер Кюри энэ хоёр нийлээл ерөөсөө тэр энэ цацраг идэвхийн ард шинэ элемент нуугдаад ээж магадгүй гэдэг одоо туршилтуудыг хийж эхэлсэн. Тэг энэ нөрөө айгүй хэцүү. Ягаад тэгэхээр энэ үед хүн төрлөختөн цацраг идэвхийг нээж исэн юм шүү дээ. Манай Пьер Кюри, Мари Кюри хоёр ч цацраг идэвх чин хортой гэдгийг анх нээсэн хүмүүс шүү дээ. Тэг биеэрээ баталж нээсэн хүмүүс. Тэг энэ нэг одоо биеэрээ баталж гэдэг бол өстэй яг үнэн санагдаж байна. Амь насанд нь ч зүйлдээ нөлөөлсөн баг тий. Харин тий. Тэгээ ингээд энэ хоёр чинь мэдхгүй тэрийг нэгт. За тэгээд энэ одоо хортой нөхцөлд ажиллаж байгаа байхгүй. Тэгээ хортой нөхцөлд ажиллаж байгаа мэдхгүй. Хэдхэн грамм полониум, хэдхэн грамм радиум гаргаж авах гэж маш хүнд процесс болдог тийм. Айгу удаан ингэж буцалгаад үлдсэн юм а цэвэршүүлнэ, тэгээ хатаан тэрийг ингээ бутлан. Тэгмүүд ерөөсөө энэ ажлууд бол ихэвчлэн ингээ тухайн нүдээр харах юм бол одоо эрэгтэй хүний л ажил гэхээр тийм нэг хар ажлууд гэхгүй. Тэр хүнд юмыг зөөн гэх юм да. Мари Кюри бол энд ерөөсөө шантарж байгаагүй. Бүгдийг өөрөө хийдэг байсан гэж байна. Тэгээ ингээ шүн унтахгүй хүлээдэг. Тэгээ маш удаан баг 2 жил хэртэ ажилласны эцэст манай хоёр маань анхны Нобелийн шагналынхаа одоо нээлт болсон полониум радиум гэдэг бодистой болж нээсэн ба. Энэ бол маш хүчтэй болсон. Тийм. Энэ Нобелийн шагналыг авахтаа нөгөө Беккерелтэй хамт авсан уу? Хинтээ хамт авлаа. Беккерел маань цуг авсан. Тийм гурлаа. Беккерел, Мари Кюри, Пьер Кюри 3 авсан. Энэ үед бол Пьер Кюри, Мари Кюри 2 суудсан байсан ба. Гэхдээ эхний Нобелийн шагнал дээр Мари Кюри өөрөө одоо тэгээд хүлээн авалтан дээр нь очиж чадаагүй. Яг тэр дөнгөж төрсэн байсан. Тэгээд төрөлтийн дараах одоо бие нь өвдсөн. Тийм байдалтайсан учраас очиж чадаагүй. Пьер Кюри очсон. Пьер Кюригийн илтгэл нь өөрөө бид нар энэ шин цөмийн хүч гэдэг зүйлийг олж нээж байна. Энийг
ирээдүйд хүн төрөлхтөн болгоомжтойгоор хэрэглэхгүй бол энэ нэг бол маш том гай гамшиг хор хөнөөл рүү авчрах хүч чадалтай. Үгүй бол хүн төрөлхтнийг энергийн цоош нь эрх чөлөөрөө авчрах хүч чадалтай. Тэгэхээр энийг хинээ гарт өгөх үү гэдэг нь чухал шүү гэдэг утгатай юм ихтгэл уншиж ирсэн байна. Вау. За яг надад жоохон харамсалтай санагдтыг эхнийхтэр Мари Кюри ингээд би энэ хөвдөд очиж чадаагүй гэхээр хоёр дахь дээр бол өөрөө очсон л доо. Тэгэд энэ одоо манай хоёр ингээд суудсан байгаа тийм. Гэтэ энэ хоёр чинь суух гэж бас их хөөрх юм болсон. Яасан гэхээр Мари Кюри бол одоо Пьер Кюригийн лабораторид очих хүртэл нэлээд их шавдрал болж байгаа. Эмэгтэй хүн гэдгээс болоод. Дээрэс нь өөрөөс нь хийсэн ажлын бусад ирчүүд ир болж эрэгтэй хүн болсон гэдгээрээ давмгаалаад авах гад одоо хулгай хийж авах гэдэг шүү дээ тийм муухайгаар хатуугаар хэлэх юм бол тийх гээд байдаг. Тийм ингээд зөвхөн өөрөө л би юм хийн өөр хүнтэй хамтрахгүй гэдэг. Өөр хүнтэй хамтрахаар л өөрийнх нь тэр хамаг нандин юм алдах гэдэг тийм. Шинжлэх ухаан бол өөрийнх нь хамгийн нандин зүйл байгаа шүү дээ. Тэрийг алдах гэдсэн учраас ер нь хүнтэй нэг хамтрахаас айдаг, имээдэг юм ихтэй байсан. Ингээд Пьер Кюригийн лабораторид очиж ажиллаж эхэлсэн. Энэ хоёр чинь нөгөө өглөөний 8 цагаас оройн 8 цаг хүртэл өдөржин хамт байдаг. Өдөржин цуг судалгаа хийн. Манай Пьер Кюрид Мари Кюригийн энэ шинжлэх ухаанд хайртай байгаа тэр хайр агуу их таалагддаг. Тэрэнд нь эхэлж дурлсан байна. Пьер Кюри эхлээд дурлцсан Мари Кюри. Тэгэл одоо нөгөө дурлцсан хүн чи яах вэ те хажууд нь байх нэг шалтгаан болно шүү дээ те яаж хийж байгаа л өмнөх дугаар дээр ирсэн шиг би номын сан байн ордог болсон гэдэг шиг байсгээл нэг шалтгаан гаргаж ирэл хажууд нь очил бэждэг. Тэгээд бүр нэг давуу тал юу болсон гэхээр Мари Кюригийн яг судалгаанд Пьер Кюригийн өөрийнх нь зохион бүтээсэн багаж хэрэг болсон. За энэ бол ерөөсөө л энэ хоёр ингээ хамтарч эрдэм шинжилгээний ажил хийх суурийг тавьж өгсөн баг. За тэгсэн Мари Кюри их болгоомжтой хандж байгаа байхгүй юу? Яасан гэхээр хоёулаа бол зүгээр л одоо партнерууд те ажлын хамтрагч нар шүү. Ямар нэгэн өөр юм ингээ болгож болохгүй. Ягаад тэгэхээр өдрөөс өдөр таны над руу харах харц өөрчлөгдөд байна гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгсэн нөгөө Мари Пьер Кюрийн тэгэж штэ. Чинийх ч гэсэн өөрчлөгдөд байгаа юм чи надад санагдаж байгаа юм. Мари Кюри гүү. Айгу хатуу те үгүй юу яриад байгаа юм зү. Гонжин жоо гэдэг. Ер нь ингээ халгаахгүй. Тийм байсан ба. За ингээд иймэрхүү маягаар хамтарч ажиллаж эхэлсэн Пьер Кюри маань илүү одоо уламжлах дурлал те. Уламжлах хайрын тэнцээ бадраал, уламжлах хайрын цэцэглээлийг бол байна. Тэгээ нэг өдөр тэсэхгүй яачихгүй юу? Гойчихгүй юу? Нөгөө нэг бөгж өгдөг штэ тий өвдөг дээрээс бөгж өгдөг. Хоёлаа тий ингээд бүх юмаа холбъё тий шинжлэх ухааны холбосон шиг амьдралаа ч гэсэн хоёлаа холбъё. Тэгэж хэлсэн чинь манай Мари Кюри шууд үгүй гэсэн. Шууд татгалцсан ерөөсөө. Үгүй би чамтаа суухгүй хоёлаа бол тий ажлын хамтрагч нар энэ харилцааг үүнээс илүү байлгамааргүй байна гэж хэлсэн ба. За гэхдээ Пьер Кюри бууж өгөөгүй байх тий ямар ч байсан. Тэгэл ерөөсөө бууж өгөөгүй. За хоёрдугаар энэний дараагийн хэсэг рүү хоёлаа эхний хамтран ажиллагчаа танилцуулчих. Тэгээд за манай дэлхийн сотнууд би бүр дэлхийн сотнууд нэвтрүүлгийг хэлж гин гэж хэлсэн үү дөрөв бараг хэлээг байх шүү. Дэлхийн сотнууд нэвтрүүлгийн маань эхний хамтран ажиллагчаар за үрждэг сар хариултаа хадгалын ураатай худалдаа хөгжлийн банк маань хамтран ажиллаж байна. За худалдаа хөгжлийн банк маань бидэнд ямар гоё үйлчлэгийг санал болгоод байна вэ гэхээр за 3 сар 4 сард бидэнд танилцуулж байсан үйлчилгээгээ айгүй гоё одоо ингээд 5 сард дахиад сунгаад хариултаа хадгалын үйлчилгээгээр одоо бидэнд дахиад бэлэг барьж байна. За 25 мянган төгрөг одоо хариултаа хадгалын үйлчилгээгээр олсон 25 мянган төгрөгөө та 2 дахин үржүүлээд 50 мянган төгрөг болгох ийм урамшуул зарласан байна. За урамшуулалт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ гэдэг зааврыг бас та бүхэндээ хүргэе. Хэрвээ худалдаа хөгжлийн банкны харилцагч хэрвээ та биш бол за мэдээж дэлгэцэн дээр гарч байгаа одоо QR кодыг уншуулад за TDB онлайн аппликейшн татаж харилцагчаар бүртгүүлж болж байна. За аппликейшн одоо ашиглаад 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс нээн за мөн харилцах данс нээх юм байна. За тэгээ тус харилцах дансан дээр худалдаа хөгжлийн банкны Brito Viz Master гэх мэт одоо өөртөө үйлчилгээний илүү тохирж байгаа тийм виртуал карта захиалж болно. За аппликейшныхаа хялбар хуримтлалт цэсийн хариултаа хадгалын үйлчилгээг ашиглаад карттай харилцах дансаа 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данстай холбох юм аа. За тэгээд худалдаа хөгжлийн банкны харилцагч хэрвээ та харилцагч хэрнээ одоо тэр хариултаа хадгалын үйлчилгээнд бүртгүүлээг бол та энэ аппликейшнийг татаад бүртгүүлж болж гэн. За QR кодоо уншуулж болж гэн. За хариултаа хадгалын үйлчилгээг одоо холбосон харилцах дансаа өөрийн 6 сар ба одоо түүнээс дээш сартай хадгаламжийн данстай холбохоо мартаж болохгүй. Яагаад гэвэл таны хариултаа хадгалын хүртэл бас хүүтэй яваад байгаамаа.
За тэгээд энэ үйлчилгээнд хамрагдсанаар одоо бид яриад л байгаа ямар ашигтай давуу тал үүсэт байна вэ гэхээр бид нар одоо өдөрт гар мянган удаа хийдэг одоо карта зурж байгаа, шилжүүлэг хийж байгаа одоо бэлэн мөнгө авч явдаг хүн гэж баг байхгүй болж тий. Тэгэхээр тэр гүйлгээ болгонд чинь одоо таны 5,000 4,000 одоо 500 төгрөгнөөс эхлүүлээд 5,000 хүртэл одоо тохируулсан тэр мөнгө чинь 4,500 төгрөгийн гүйлгээ хийгээд та 5,000 төгрөгөөр хариултаа хадгалын үйлчилгээгээ тохируулсан бол 10,000 төгрөг данснаас чи хасагдангуутлаа одоо тэр тэгшилсэн мөнгө чинь таны хариултаа хадгалын дансанд орох юм. За тэгээд 7 хоногийн даваа гариг бүр одоо таны урамшуулал хадгаламж хэд болоод байгаа, яаж байгааг нь одоо таны банкнда бүртгэлтэй утасны дугаараар мессеж илгээх, за Viber-аар мэдээлэл өгөх мэтэр мэдээлэл өгнө. За тэгээд энэ хугацаанд урамшууллын хугацаанд 2025 оны 4 сарын 12-наас 2025 оны 5 сарын 13 гэсэн энэ сарын хугацаанд та энэ урамшууллыг нэг удаа л авах боломжтой юм. За тэгэхээр багаар ухамсартайгаар эхний үйлдэлээ хийгээд ухамсаргүйгээр горимтлын ашиг шимийг хүртэх энэ гой давалгаанд та бүхэн нэгдээд Худалдаа хөгжлийн банкны хэрэглэгч бол энэ үйлчилгээнд бүртгүүлээд хялбар хуримтлал үйлчилгээнд бүртгүүлээд за үйлчлүүлэгч Худалдаа хөгжлийн банкны үйлчлүүлэгч биш бол бүртгүүлж болно. За одоо Худалдаа хөгжлийн банкны дурын салбарт хандаад хялбар хуримтлал үйлчилгээг нийлгэх боломжтой. За бас 1819-77 дугаарын утсаар лавлах боломжтой шүү. Бүх салбаруудаар бас бүртгүүлж болно. Ийм гоё үйлчилгээг бид нарт маш удаа Худалдаа хөгжлийн банкныхаа маань санал болгож байна. Хүмүүс ашиг шимийг хүртээд эхэлсэн, гадаад руу аялсан, за машин тэрэг авсан, за эрүүл мэндтэй хүртэл зарцуулж байгаа ийм гоё кейсүүд бас байна шүү. Билгүүнээ маань даанч гадаадд байгаа болохоор хариултаа хадгалж чадахгүй нөө. Би одоо нөгөө сайтоны үеэр Монгол нэг хэдхэн хоног очих юм. Тэгтэл яг нийлэх гэж төлөвлөсөн ба. Бүр яг нөгөө төдүүлээсэндээ оруулсан. Яг 5 дахь өдөр Худалдаа хөгжлийн орондоо гэд. Тэг яг надад хамгийн чухал нөгөө би ерөөсөө бэлэн мөнгө авч явж чаддаг байхгүй. Бэлэн мөнгө авч явахаар гээчээд байдаг. Эсвэл мартчихад дээ. Тэгээ нөгөө банкын карт зурдаг эсвэл аппликейшнээр төлдөг. Тэгэнгүүт яг өөр дээр бас нэг анзаарсан юм юу вэ гэхээр нөгөө хүн чинь ингэж юмыг дандаа бүхэлдэж хардаг тий. Одоо 8300 төгрөг байлаа гэж шууд 8500 болгодог ч юм уу. Тиймэрхүү ингэ бүхэлдэж харангууд тэр тунд бүхэлдэж байгаа мөнгө хүн анзаардаггүй. Гэтэл эн чинь өдөрт би 10 удаа ч юм уу тий карт зуруулахад за нэг удаадаа 100 төгрөг гэж бодох 1000 төгрөг байхгүй болчих واخгүй тийм чи. Би ингэ хаашаа бодогдсон мэдгэдэггүй ингэ алга болчдөг. Тэгэхээр тэр болгоныг харин хадгалаадах юм бол өстой нөгөө дуусны хураавал эрдэм туслыг хураавал далаа гэдэг шүү дээ. Нэг өдөр л энэ чинь хангалттай хэмжээний мөнгө болчихно агуу. Надад бол агуу амар ашигтай байгаа юм. Тэгээд эхний удаадаа л би нөгөө эхний алхмаа би өөрөө хий чинь цааш нь миний өмнөөс Худалдаа хөгжлийн банк хийгээд өгчтэй. Тэгэхээр бүр агуу амар л санагдаад байгаа юм. Хүмүүс ер нь нээлгчүүл агуу зүгээр санагдаад байгаа шүү надад. Тийм би бас бүр яг энэ дээр бас нөгөө нэг юм хэлэхэд одоо манай Marie Curie 2 удаа Нобелийн шагнал авсан шүү дээ. Гэтэл Нобелийн шагналын мөнгө өнөөдөр дуустгүй шүү дээ. Хүмүүст ингээ өгөөлэдэг ш. Нобелийн шагналыг сая доллар дагалдаж ирдэг. Тэр бол ерөөсөө Нобель анх данс нээлгэхдээ айгүй ухаантай нээлгэсэн багхгүй өөрийнх нь дансыг. Тэр шиг манай банк нар ийм боломжууд олгож байгаа дээр бол манайхан одоо өмнөөс ч мөнгө чи хадгалаад өгөө гэж байгаа дээр аль болох мөнгө хадгалуулаад аваарай гэж хэлэх гэсэн. За яг үнэн. За үзэгчдтэй бас зориулаад бүр яг ерөнхийд нь одоо үйлчилгээг бол сонирхсан хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл ямар карт, ямар банк, ямар дансанд нийлгэх ч юм уу ойлгочих бах. Ерөнхийд нь хэлэхэд та маш аз жаргалтай мөчүүдээ ингээд гоё илүү амттай одоо мөнгө бол бидний амьдралын хамгийн чухал хэрэгцээ биш ч гэсэн бидний амьдралыг аз жаргалтай, сэтгэл ханамжтай, чанартай болгоход нөлөөлдөг маш том хүчин зүйл мөнөөсөө мөн учраас та хуримтлалын ашиг шимийг хүртэхийн тулд хариултаа хадгалын үйлчилгээнд бүртгүүлээд тэгээд ухамсаргүйгээр тэр мөнгийг хоримтлуулад бүр дээрэс нь өсгөж аваад за амьдралдаа илүү амттай гой мөчүүдийг мэдрээрээ энэ үйлчилгээнд нэгдээрээ. За баярлалаа Худалдаа хөгжлийн банкныханда. Баярлалаа. За ингээд буцаад Marie Curie хаяараа ороход. Одоо ингээд нөгөө Pierre Curie маань хоёлаа сууя гэд санал тавьсан. Marie Curie халахад зөвшөөрдөггүй. Тэгсэн яасан гэхээр манай Marie Curie мания маань болохоор нутаг буцах хүсэлтэй байсан. Польш руугаа, Варшав руугаа очиод яг өөрийнх нь сурсан зүйлийг Польш шинэ залуу үеийнхэндээ заахыг хүсдэг ийм одоо хүсэлтэй эмэгтэй байсан байна. Тэгээд тухайн 100 Pierre Curie гуйдаг 100 нь татгалзчаад Краков руу буцсан Marie Curie аав руугаа. Тэнд очиод Краковын их сургуульд ажилд орох гэсэн чи сексизм төртөд нөгөөдөл нь яг нөгөө Парист мэдэржсэн юм өгсөн. Яасан гэхээр чи эмэгтэй хүн учраас чамайг ажилд авахгүй гэсэн. За энэ нь бол өөрийнх нь урмыг маш хүчтэй хугалсан гэж
гэдэг юм бэл түүхийн хувьд ерөөсөө хамаг нөгөө нэг би нутагтаа очиод өөрийнх нь бүх сурсан эрдэмээ тэгээд нутгийнхандаа одоо ингээд их нутагтаа үлдээн одоо үр тарина гэдэг ийм гоё их оронч үзлээ байхгүй жинхэнэ их оронч үзлээ байхгүй энэ. Тийм байна. Гэтэл тэрийг нь их орон нүүдээс нь амраа налгатчихж байгаа. Тэгэхээр тэр хүн тийм чинь үнэхээр их гомдсон шүү дээ. Тэгээ буцаад Польштой очсон. Гэтэ энэ үед Пьер Кюри эхлаг. Надад бол их хөөрхөн санагдсан юм. Яасан гэхээр Баатарлаг. Пьер Кюри бүр ингэсэн байгаа юм. Чи Польш руу буцаж очоод тэнцэнэ насан туршдаа амьдрах ийм хүсэлтэй бол чи зөвшөөрөх юм бол би чамайг дагаа явчих гэж. Хоёулаа зүгээр л цуг Польш руу нүгээд тэнцээ чин цуг амьдрыг. Гэтэл Пьер Кюри чинь Парист их сургуулийн профессор тэгээд лабораторитой болцсон хүн шүү дээ. Нэгсэндээ тэр хүний амьдрал хамаг талхны мөнгө нь Парист байгаа байхгүй. Гэтэл өөрийнхөө хайр дурлалын төлөө Парисыг хаяад хайр дурлалын төлөө хайр дурлалын хотыг хаяад тэнцээд Польш руу Варшав руу очие гэж өөрт нь санал тавьсан. За. Миний бодлоор энэ нь бол Мари Кюриг нэлээд сэтгэлийн хөдөлгсөн баг. Нэлээд одоо нөгөө энэ хүн үнэхээр надад хайртай байна гэдэг тэр мэдрэмжийг өгсөн баг. Тийм байна. Энд байгаа миний сэтгэл хөдлөөд байхад хөдлөлгөө дээ. Тэгээд харамсалтайныхаа манай Мари Кюри тэгээ Краковын сургуулиас татгалцсан хараад буцаж Парис руу очих уу эсвэл эндээ үлдэх үү Парис Краковтой үлдэх үү гэдэг сонголттой байсан чи Пьер Кюри харин захаа бичээд нэгэнт чамайг хүлээн зөвшөөрөхгүй байгаа газар чи байж яах юм те хүрээ дээр энэ ч доктороо хий доктортой сур би харин бас ингээд профессор болъё гэд тэгээд Пьер Кюри өөрөө бас профессор болсон тэрэнд нас Мари Кюри агуу тусалсан гэдэг юм байлээ. Одоо Мари Кюри баг байгаагүй бол Пьер Кюри профессор ахгүй юу гэдэг юм маргааны сэдв хүртэл байдаг. Нэгсэндээ нөгөө Эйнштейний анхны пейперүүдэд Милева Марич оролцсон гээл янз янзын юм маргааны сэдвүүд байдаг шиг Пьер Кюригийн анхны профессорын зэрэг PhD авахт Мари Кюри баг хүмүүс нь хийгээд бүгцсэн биш үү гэдэг иймэрхүү маргааны сэдв байдаг. Яг би гэхдээ нэг итгэдэггүй юу гэхээр нөө эрдэмтэн хүмүүсийн өөрсдийнх нь одоо шинжлэх ухааны хүмүүсийн ийм этикийн зарчим байгаа л да. Хүний юмыг би хийсэн гэж ярьж болтгоо тий. Бас хүний юмыг зөвшөөрлгүй авдаг тийм одоо чухал этикийн зарчмууд байна. Иймэрхүү зарчмууд яагаад айгүй хүчтэй баримталдаг вэ гэхээр шинжлэх ухаанд энэ зарчмуудыг зөрчснөөс болоод шинжлэх ухаан ерөөсөө маш удаан зогсон байдалд орсон эсвэл маш буруу тийшээгээ хазаасан юм түүхэн сургамжууд байдаг учраас ерөн шинжлэх ухааны хүмүүс ишээ ингэж халтаж ордог. За өнөөдөр орчин үед бол бүр энийг хичээл болгож оруулдаг оюутнууд ялангуяа докторийн оюутнуудад ийм этик моралын зарчмууд байдаг. Энийг зөрчих юм бол чи хинч биш шүү те. Бүр ингээд чи магадгүй Нобелийн шагналтаа ч юм уу те. Эсвэл чи магадгүй гоц ухаантай хүн байж болох. Гэхдээ чи бусад хүний ажлыг хулгайлах юм бол эсвэл бусад хүний ажлыг өөрийнхөө ажил гэж хэлэх юм бол гэх мэт энэ одоо судлаач хүний этикийг зөрчил юм бол чи хинч биш. Тэгээ мөн тийм зөрчсөн хүнийг ахиж хаанч хизээч ажилд авдаг. Ерөөсөө тэр хүн бүр өмнө нь ихтэй хичнээн мундаг юм хийсэн байсан ч юм уу энэ этикийг зөрчил юм бол тэр хинч биш болдог байхгүй. Мөн энийг бас Нобелийн түүх ч гэсэн харуулдаг. Юу гэхээр Нобелийн шагналыг гардуулж явж байгаа нэг нацист дурагт Нобелийн шагнал өгсөн байхгүй. Нөгөөх нь фашист. Тэгээд тэр нөхрөөс болж бас Эйнштейн Нобелийн шагналд 2 удаа нэр дэвшсэн чинь Эйнштейн Нобелийн шагналын 2 жилд нь өгж байгаагүй гэдэг юм түүхэн баримт гэдэг. Филипп Ленорд гэдэг нөхөр байсан. Яг жинхэнэ фашист. Тэгээ бүр фашистийн үед фашистын шинжлэх ухааны академийн толгойлогч хийжсэн. Одоо толгойлогч гинэ дарга хийжсэн нөхөр байна. Дараа нь фашистын гэрм тэг фашистууд яаж дэлхийг сүйдэлж хайсны дараа Нобелийн хороо яасан бэхээр Нобелийн шагналыг буцааж авсан. За үүний дараагаас Нобелийн шагналыг хүн гардуулахтай нарийн боддог болсон. Ялангуяа байгалийн ухааны салбарт. Би энэ чинь байгалийн ухааныг л ярьж байгаа шүү манайхан. За зарим нэг нь Нобелийн шагнал их тайван болон улс тэгэд утга зохиолын салбар дээр маш их улс төр орж ирдэг гэдэг яриануд бас байдаг л та. Гэхдээ би тэр салбарын хүн биш болохоор сайн мэдэхгүй. Байгалийн ухаан дээр бол энэ дээр айгу хатуу ханддаг болсон. Ер нь бол. Тэгээ ямар нэгэн байдлаар одоо расист ч юм уу эсвэл фашист эсвэл одоо нацист ч юм уу тийм иймэрхүү юм болохгүй үзлүүдийг дэмждэг тиймэрхүү хүмүүсийг бол ер нь Нобель бараг нэр дэвшүүлэхгүй хичнээн мундаг байсан ч хамаагүй. Энэ бол одоо үзэл сурталын болохгүй зүйл гэдэг учраас иймэрхүү тохиолдлууд байдаг учраас энэ агуу чухал этикийн асуудал. Тийм болохоор миний бодлоор бол Пьер Кюри, Мари Кюригийн тий ажлыг тэгж хулгайлсан энэ төр бол худлаах. За ингээд Пьер Кюри профессорын зэрэг авч байгаа Парис их сургуультай. Яг энэ профессорын зэрэг аваад Парис их сургуулийнхаа декан хийсэн
болсон хожим нь. За энэ деканы ажлын Пьер Кюриг насварсны дараа бас мөн манай Мари Кюри үргэлжлүүлж хийдэг болсон. Тэгээд одоо яг энэ хоёр яг суухаар болж байгаа. За яг ингээд Мания буцаад Парис төрөд ирсэн энэ хоёр яг хурмаа хийгээд тэгсэн хурмынаас их сонирхолтой. Яг тэгэхээр ерөөсөө нөгөө өмнөх дугаар дээр бит хоёр ярьсан Мари Кюри 5 настайдаа ээжигээ алдснаас хойш агностик болсон. Тэгээд ер нь баг атеист, ер нь юм шашны юм жоохон дургу талтай. Тийм дургу мааштай. Пьер Кюри бол ер нь атеист талтай хүн байсан. Гэхдээ Пьер Кюри жоохон псевдосайенсийн юм сонирхдаг. Гэхдээ тухайн үед бол бид нар псевдосайенсыг сайн мэддэггүй байсан учраас тэр хүнийг өршөөж болно. Тэгээд тиймэрхүү хүмүүс энэ хоёр ингээд хурмаа хийхдээ ямар нэг юм ёслолын гоё явц өмсөөгүй. Одоо нэг амар сүртэйгээр те зарим хүмүүсийн одоо романтизм тийм байдаг шүү дээ. Айгу юм сүртэй гоё баян тансаг хий гэдэг. Мэдээж тэр буруу гэж байгаа юм биш үү? Хүн болгоны романтизм өөр. Манай хоёрын романтизм болохоор эсэргээрээ байсан байна. Одоо хурмын зураг дээр нөгөө манай Мари Кюри маань алдарт нөгөө хар хилэн өнгийн юутгаа палачтаа тий нөгөө бүх Мари Кюригийн бүх зургийг хайх юм бол тэр хувцастайгаа л байдаг тий тэр хувцастайгаа байсан. За энэ хоёр тэгээ бал сар гэхээс илүү шууд хурмаа хийгээд дугуун аялалд явсан баг. Хоёулаа дугуун дээр суугаад Европын орнуудаар аялсан тийч. Тэр надад айгүй гоё санагдсан л та. Айгүй хөөрхөн санагдсан. Айгүй минимал ус дээрээс нь. Тэгээ ингэж аялж явсан. Нөгөө Ивагийн бичсэн баг охиныхын бичсэн намтрыг уншихаар энэ аялал нь харин тэр хоёрыг улам илүү дотно. Тэгээ энэ хоёрын харилцааг бүр илүү бэхжүүлсэн гэдэг юм байна. Бүр илүү юм нэгэндээ илүү хүчтэй хайртай болгосон гэдэг юм байна. Надад айгүй гоё санагдчихсан энэ нэг юм. Энгийн тий. Ингэж ийм одоо авсаархан балсаар хийж яваад тэгээд тэр нэг 2 сар эртэл үргэлжилсэн байна. Тэгээ хамгийн гол нь манай хоёр чинь аялж явж байхдаа бас давхар судалгаагаа хийгээ яваад байгаа шүү дээ тий. Онлайн талын юмнуудаа хийгээ яваад байгаа. Тэгээ буцаж Паристаа ирээд ажлуудаа үргэлжлүүлээд за ингээд анхны Нобелийн шагналын ажил авсан. За энэ үед Мари Кюри маань ихний охиноо төрүүлсэн Ирин Кюри гэдэг. За Ирин Кюри бол яг Мари Кюри одоо Кюри гэр бүлийг дагсан эмэгтэй. Энэ эмэгтэй маань өөрөө физикч болсон. За физиктэй их чухал физикч болсон. Тэрний юу гэхээр биофизикийн салбар буюу ангаахын физикийн салбар хүн болсон байна. Тэгээ маш олон одоо 1-р дайны үед маш олон хүмүүс рентген аппарат байгаагүй улмаас одоо шууд эргэтнээ тайруулдаг байсан. Одоо ингээ хөл рүүгээ буудуулсан ч юм уу тий гранатын юунд өртсөн ийм хүмүүсийг нөгөө яг ясн ямар дотроо яаж гэмтсэнийг гаднаас нь хараад мэдэхгүй шүү дээ. Тийм учраас тухайн үед уул ингээ жижигхэн хагалгаа хийгээд идэгчих боломжтой байсан одоо хүний мөчийг шууд тарьчдаг байсан гэж. Айгүй аимшигтай. Тэгээд тухайн үед дөрөсөө юм одоо нөгөө үе мөчөө тариулсан хүмүүсийн тоо бүр ингээ дийлдэхэ болоод ихссэн байгаа байхгүй. Амар аимшигтай юм болсон. Тэгсэн нөгөө рентгенийг нээсэн байгаа шүү дээ. Бид нар чинь ямар ч рентгенээр хүний ясыг авдгийг мэддэг болсон. Тэгсэн Ирин Кюри өөрийнх нь нөхөртөөгөө Жолиот гэдэг нөхөр нь. Энэ хоёр хоёулаа физикийн салбарт Нобелийн шагнал авсан хүмүүс бас нөхөртөөгөө зөв Нобель авцаа. Тэгээ манай хоёр Мари Кюри дээр ирж уулзаад энэ бүр ингээ баларлаа тий. Та ингээд мундаг гоё гайхамшигтай эмэгтэй. Та одоо энэ гайхамшигаа дахиж нэг удаа хүн төрөлхтний төлөө ашиглах хэрэгтэй байна гэж гуйсан байгаа байхгүй. Тэгээд энэ хүмүүс хамтраад юу зохиосон бэ гэхээр одоо зөөврийн рентген аппаратыг анх зохиосон хүмүүс. Энэ юу гэсэн гэхээр дээр үе нөгөө машины машин байдаг шүү дээ тий. Жохон бахад тэнд явдаг байсан шүү дээ. Цэргүүд тань суучдаг тий. Одоо баг харагдахаа болцсон. Яг одоо нөгөө өвөл Монголд харагддаг шүү. Дотроос нь давс цацаад байдаг тий. Тийм маягийн машинд дотор рентген аппарат тавиад суйрлуулад тэгэл шууд дайны талбар дээр очиод нөгөө шархацсан зэргүүдийг шууд оруулаад зургийг аваад энэний ачаар ерөөсө 10 цэрэг дутмын бараг 7-8 нь одоо хөлөөч юм гараа тайруулж исэн бол 10 цэрэг дутмын 10 нь зүгээр л хагалгаа хийлгээл тэгэл эрүүл одоо тий эрүүл сарвал хөдөлмөрийн чадамжаа алдаагүй өнгөрөх боломжтой болсон гэж байгаа. Энэ бол ерөөсөн маш олон хүмүүсийн одоо амийг аварсан тий ирээдүйд тэр хүмүүсийг ажиллах боломжтой болгосон ямар нэгэн байдлаар одоо хэцүү юм нийгмийн давхарлага авч хасан сэргийлсэн айгуу гоё ажил хийсэн ба. Тэгээ энэ нөр айгуу лаг түүхтэй. Яасан гэхээр нөгөө Мари Кюри дээр санал ирсэн. Мари Кюри мэдээж сургууль дээр очсон. Тэгсэн нөгөө сургуулийн том захирал нь нөгөө өөрийг нь лабораториос эргэтлээд те гадуурхаад байдаг Липман гэх нөхөр байсан.
Очоо мөнгө л асуун шүү дээ. Ер нь ямар нэгэн юм чинь мөнгө шүү дээ. Эцэс те. Тийм болохоор уул нь бол манайхан ингээ хариултуудаа яаж иж байгаа хадгалж явах хэрэгтэй байхгүй. Бид нар хичнээн мөнгө чухал биш гэж ингээ ярих дуртай ч гэсэн юм дээр мөнгө бол хүний амьдралын хамгийн чухал хэрэглээ шүү дээ. Айгу олон юм. Энэ бол шийддэг нь бол үнэн. Бид нар тодорхой хэмжээний хүлийн зөвшөөрөх хэрэгтэй те. Тэгээд одоо санхүү хайж явж байгаа. Тэгсэн нөгөөх нь зөвшөөрөхгүй шүү дээ. Нэгт Мари Кюри дургу. Тэгсэн нөгөөх нь бүр охиноо дагуулж ирээд ийм хийнэ. Дайны талбар дээр очино гэдэг. Гэтэл дайны талбар дээр очино гэдэг чинь ерөөсөө мөнгө зарлагдж байгаа юм болчих жоох тухайн их сургуулиас. Ийм байдалд орцсон. Тэгсэн Мари Кюри аргаа бараад яасан гэхээр дахиж нэг 7-10 хоногийн хугацаа өгсөн гэдэг байна. Нөгөө хоёрт. Манай хүн чинь бас их лага шууд тэгээ би 7-10 хоногийн дараа ирнэ. Надад намайг зөвшөөрөхгүй бол би тэгээ Б хөлбөртөө ирнэ гэсэн байна. Тэгээ эргэж ирэхдээ яасан гэхээр нөгөө 2 Нобелийн шагнал аваад ирсэн. Манай хүн чинь 2 Нобелийн шагнал хоёул ингэ авцсан. 2 Нобелийн шагналын нөгөө медаль байгаа шүү дээ. Тэр нь ийм Нобелийн шагналын медаль бол яг нэг юм миний алханд багтахаар хэмжээтэй байт юм билээ. Би яг ингэ барьж үзтээ. Айгүй хүнд нөө цэвэр алт тэр чинь. Тэгээд тийм хэмжээтэй. Тэгээд тэр алтан медалаа барьж очиод энийг та нар худалдаж авах гэсэн. Би Нобелийн шагналаа зарчээ. Энийг худалдаж аваад би энэ мөнгөөр энэ рентген машиныг хийнэ. Тэгээд би хүмүүсийг аварна. Тинчээ ерөөсөө манай хүн одоо нөгөө хүмүүсийн ингээд төсөөлөл байдаг шиг амар хахир хатуу гэж тэгээд тийм төсөөлөл байгаа ч юм хүмүүст байдаг. Үгүй өөхгүй энэ хүн чинь тинчээ байгаа дайны талбар дээр залуучууд тинчээ байлдаж байгаа шүү дээ. Баатарлаг санагдчихэж шүү дээ бүр ёо. Тэг айгу баатарлаг, айгу эр зөрөгтэй тийм юм ихтэй байсан бүх. Айгу юм тэг хүнд хайртай хүнийг ингээд сэтгэлээсээ хайрлаж чаддаг ийм юм ихтэй байсан юм. Тэгж хэлсэн. За энэ тэгсэн нөгөөдөл нь бас зөвшөөрөөгүй. Юу яриад байгаа юм те. Наад 2 Нобелийн шагнал чинь таны бахархал биш манай Франц их орны бахархал гингүүт Мари Кюри яасан гэхээр одоо орчин үед ч гэсэн ингээ медиа их чухал шүү дээ. Бид нар ингээ медиагийн юм жижиг сажиг зарим мэдээнүүдэд ч юм уу ингээ их автдаг те. Болсон болоогүй мэдээнүүдэд хов живдэг шүү дээ. Тэрэн шиг юу болж исэн гэхээр энэ үед Мари Кюри нөхрөө алдсан байсан. Харамсалтай нь Пьер Кюри гэртээ харж явж байгаад морин тэргэнд дайруулж нас барсан. За энэ үед бас мөн манай хоёр цацрагийн хордлогын шинж тэмдгүүд гараад эхэлсэн байсан. Дотор нь муухардаг, бөөлждөг, шүүн хар дардаг гэх мэт те. Тэгээ ингээд их ханиалгадаг, цустай ханиалгадаг гэх мэт юм хүнд шинж тэмдгүүд илрээд эхэлсэн байсан дээ. Пьер Кюри морин тэргэнд дайруулж нас бараад энэ үед Мари Кюри маш хүнд байсан. Яагаад тэгэхээр нэгт нөхрөө алдсан. Өөрийнхөө амьдралын хайрлах хүний алдчихж байгаа. Хоёрт охтуудынхаа эцгийг аавыг алдсан. Гуравт өөрийнхөө амьдралын шинжлэх ухааны хамгийн чухал партнераа тэнцээ ингээд алдчихж байгаа. Маш хүнд байсан. За яг хөө энд ингээд юу болсон бэ гэхээр Мари Кюри өөр хүнтэй нөхрөө өнгөрснийхэн дараа өөр их нэртэй хүнтэй одоо гэр бүлээс гадуур харилцаанд орлоо гэдэг юм жиг жууд маш их тархаж эхэлсэн. За яг намтрын харах юм бол Билгүний хоёулаа яг дараагийн хамтран ажиллагчаа танилцуулаад халтсан ярьчих. Тэгээд үргэлжлүүлээ. За дараагийн хамтран ажиллагчаар маань за чамайг төгс илэрхийлэн үрээтэй World Wine Domaine de la Pomme брэнд биднэрт одоо хамтран ажиллаж ивентэд гэж оролцож байна. За дарсны соёл за дарсыг бол зөв зохистой хэрэглэх нь одоо нэг төрлийн урлаг болтлоо хөгжчихөд байгаа. За тэгэхээр энэ Domaine de la Pomme дарс нь болохоор World Wine-аас энэ дарсаа онцолж байна. За учир нь тэртех 1880 оноос эхэлсэн баялаг төвхтэй газар нутгийн үед одоо Францын өмнөд хэсэгт орших Languedoc-Roussillon бүс нутагт ургасан. Бүр гайхалтай үржил шимтэй байгалийн үзэсгэлэнт газар одоо энэ усан үзмийг тариалдаг юм байна. За энэхүү газар нутаг нь одоо хамгийн том дарс үйлдвэрлэдэг бүс нутаг юм байна. За тэгээд дарсыг ер нь үн цэнтэй болгож байгаа нь одоо тэр тухайн жилийн ургац байна. За хадгалсан хугацаа байна гэх мэт зүйлүүд одоо үн цэнтэй болгодог. За тэгвэл хамгийн том хүчин зүйл болох одоо хамгийн сайхан ургацтай газар тариалдаг энд үйлдвэрлэсэн энэ Domaine de la Pomme дарсыг World Wine маань одоо онцлон биднэр танилцуулж байгаамаа. За бид бол бас хизээний уг нь мэднэ. За үзэсгэлэнт байглаар хүрээлэгдсэн амар амгалангийн жинхэнэ деваачин болсон энэхүү газар нь дарсны усан үзэн ургах маш тохиромжтой хамгийн таатай бүс нутгаа. Газрын гадаргаас 4-5 метрийн гүнд үндэс нь байрладаг бөгөөд ийм хэмжээний гүнээс хөрсний үржил нүүрс ус шимт хичээлээ татдаг юм байна. За тэгээд Domaine de la Pomme дарс нь одоо сүүлийн 5 жилийн хугацаанд за 50 гаруй олон улсын дарсны шагнал хүртээд байгаа юм байна. За салбарын хувьд бол
Одоо Централ Тауэрын 3 давхар, Шангрила Молын 1 давхар, Циркэс улсын хөтөлбөр явах замд, за одоо Сөүл Плазагийн 2 давхарт Сэнгэлдэх хотхон, Ривер Тауэр, Будда Виста, за Нарны гүр, одоо энэ WW центр гэх юм болов уу? За гэх мэт одоо маш олон салбаруудаар худалдаалагдж байгаа. За тус бүртээ нь одоо утасны дугаараар нь холбогдоод ярьж болно. За одоо Instagram-аар бол одоо World Wine Mongolia гэд хайгаад үзэж болно. Facebook-ээр World Wine гэд бас пэйж рүү нөрөөд мэдээлэл авч болно. За нэг салбарын утасны дугаарыг хэлжээ. Одоо Central Tower 3 давхарт байрлаж байгаа World Wine-ийн салбарын дугаар бол 8092 47 47 гэсэн дугаар байна. За энэ мэтээр одоо World Wine айгүй олон салбартай хүмүүс эдийн мэддэг болсон. Тэгээ айгүй гоё жаргалтай сайхан үеүдээ. За одоо энэ манай хоёрын тэр романтик гоё романтик үеуд шиг тийм гоё үеүдтэй. За зүгээр нэг орой сайхан хоолн дээрээ хүнд хоол идчихэж байгаа, махан төрлийн хоол идчихэж байгаа л одоо улаан дарсч гэдэг юм уу. Гэх мэтэр дарсныхаа хэрэглээг айгүй гоё соёлтойгоор бидэнд одоо түгээж байгаа World Wine-ийнхаа хамт олонд бас баярлж байна. Баярлалаа. Би бас тэгэж ядсан ш нэг жоохон нэг ийм загас ч юм уу одоо хавч ч юм уу юу гэдэг нь жоохон далайн гаралтай бүтээгдэхүүн тийм сэрүүн чанарын бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол цагаан дарс мах зах ч юм уу тийм хүнд төрлийн хоол хэрэглэж байгаа бол улаан дарс хэрэглэдэг юм биш би саяхан мэдсэн шүү дээ. Тийм айгуу гоё байдаг шүү дээ. Би нөгөө Бээжинд байдаг байхад манай найз чинь Франц нөхөр. Тэгээ бит хоёр яг хоол нөгөө хаяа оройн хоолнд цуг оронгоо баахан физик мэдсгээр цуудаг. Тэгэхдээ дандаа стейк энтер авах юм бол улаан дарс авчдаг байсан. Би тэгээ өөрөө хувьдаа цагаан дарсны хоббитой. Улаан дарсанд нэг сайн биш. Цагаан дарсанд бол айгүй дуртай. Тэгээ дарс бол ер нь айгүй гоё штэ. Тэгээд юм яриад суухад ч гэсэн тий айгүй гоё штэ. Бас энд нэг юм сонирхолтой түүх уншижсэн. Хэдэн оны бэлээ Нобелийн шагналтай анагаахын салбарын Нобелийн шагналтай юм ихтэй. Одоо бараг 98 хүрч байгаа хаа. Тухайн үедээ манай хүн чинь нэлийн өндөр настай байсан гэхээр өөрөөс нь амьдралынхаа хэмнэлийн асуусан. Та ингээ яаж ингээ юм өндөр наслав гэсэн чинь орой хоол болгоныхаа дараа нэг хондоо дарс уух хэрэгтэй гэсэн чинь. Тэгээ яг одоо түрүүн Пьер Кюри Нобелийн шагналын илтгэл дээр бид нар цөмийн хүчийг зөв ашиглах юм бол бидэрт айгүй хэрэгтэй. Буруу ашиглах юм бол ингээ аюул болж болно гэдэг шиг дарсагч гэсэн ингээд тодорхой зөв ашиглах юм бол энэ чинь хүнд айгүй хэрэгтэй юм байгаа байхгүй тий. Бүх байдлаар хүний эрүүл мэндэд сайн дээрэс нь аз жаргалтай болгоно нэг юм хундаг дар суучаад юу физик хийхэд бол гоё л тийм толгоос хэрэгждэг байхгүй яг. Тэгэхээр энэ чинь гоё одоо соёл байгаа байхгүй давхар. Мэдээж хэтрүүлэн хэрэгжилж болохгүй хэрэглэснийхэн дараа жолоо барьж болохгүй тий. Түүнээс биш гэртээ нэг хаяа оройдоо суугаад 7 хоногт нэг өдөр ч юм уу тэгээд уугаад суух болохгүй шүү дээ. Дарс. За одоо Mindel Boom одоо дарс маань одоо бэлгүн бит хоёртой бас хамт студид байна. За. Тэгэхээр ингээд нөгөө Marie Curie маань юу гэж хэлсэн бэхээр би юусэн entertainment-ийг тэгвэл ашиглана гэдэг. Яасан гэхээр яг түрүүн ярьсан өнөөдөр хүмүүс юм янз янзын тийм медиа entertainment гэнэ медиа гэж шүү. Медианы болсон болоогүй мэдээ, шар мэдээ гэдэг шүү дээ. Ховж ивэнд итгэждэг. Тэгээд Marie Curie нөхөр нь морин тэргэнд дайруулж нас бараад гэр бүлээс гадуур харилцаанд орсон. За яг үннийг хэлэхэд түүхийн хувьд бол үнэхээр тэгсэн гэдэг баримт нь байдаг энэ ч. За тэрэнд бол янз янзын л тайлбар байгаа. Тэр хүнд хэцүү байсан учраас ингэсэн тэгсэн гэдэг ч юм. Хүн гэдэг чинь өөрөө цагаа тулах юм бол эмзэг амтан тий. Би бол тэгжил өмөрнө. Marie Curie. Гэхдээ мэдээж бас тодорхой хэмжээнд хүн этиктэй, моралтай байх хэрэгтэй. Тэр талаас нь мэдээж бид нар бас шүмжлэх хэрэгтэй хүмүүс Marie Curie. За тэр гүн рүү н ороод яг ямар ч сан ийм ховж ивүүд гэхдээ бүр хэтрүүлсэн ховж ивүүд их тархдаг байсан. Тэнгүүд Marie Curie та нар миний Нобелийн шагналыг худалдаж аваад тий фронт дээр байгаа шин залуу үеийнхэндээ туслаагүй гэдэг одоо зүйлийг би шар мэдээд хэлнэ гэсэн байхгүй. Баллаа шүү дээ тий юм бол тэр чи ерөөсөө тэгээд санхүү авч чадсан. Өөрийнх нь тухай айгүй их сенсац явж байгаа болохоор тэр хүнтэй холбоотой мэдээллийг бас айгүй олон сонирхож сонсон ч гэдэг юм уншина гэдгийг мэдчихсэн байна л да тий бүр. Тий. Тэгээд санхүү авч чадсан. Тэгээд энэ зөөврийн рентген тий аппарат гэдэг зүйлийг бий болгоод бүтээгээд маш олон хүмүүсийн амийг аварсан ба. Энэ бол ерөөсөө бүр бахархын аргагүй. Миний хувьд бол баг нөгөө лаг 2 Нобелийн шагналын нээлтнээсээ илүү чухал зүйл байгаа байхгүй. Чиний 1-р дан гэдэг чинь хүн төрөлхт нь хортхий ашигласан дан шүү дээ. Үүний дараа Versace гэрээгээр хортыг ашиглахгүй болсон. Энэ дан дээр бас хүмүүс анх танкийг хийсэн. Энэ
технологийн хувьд үсрэлт авчирсан дайм байхгүй. Айгу аюултай дайм болсон. Хоёрдугаар дайн дээр бид нар технологийн цөмийн зэвсэг гэдэг аимшигтай зүйлийг хийсэн. Нэгдүгээр дайны дээр хийсэн харин технологийн зэвсгийн дэвшлүүд нь хоёрдугаар дайнаас маш олон байдаг байхгүй. Тооны хувьд ярих юм бол тэр үед ингээ маш олон хүнийг одоо тэгэд үе мөчгөө гар хөлөө тайруулаад өнгөрөхөөс аварж чадсан ба. Энэ нь бол надад бүр үнэхээр мундаг. Тэгэхээр бахархын аргагүй түүх санагдчихсан. Тэгээд нөхөр нь ингээд нас орцсон ганцаараа амьдардаг. За энд нөгөө алдартай Солвын хурал нөгөө айгу алдартай зураг гэдэг чинь 1929 оны Солвын хурал лөө. Тэр чинь анхны 24 он. Анхны Солвын хурал. Эйнштейн, Мари Кюри, Макс Планк, Шрёдингер, Хайзенберг гэдэг тухайн үеийн суперстарууд нэг дор цуглдсан. Хамаг л нөхдөр нэг дор цугласан энэ хурал дээр. За энд ягаад энэ хурлын тухай ярих гэж байгаа вэ гэхээр Мари Кюригийн нөгөө харилцааны тухай. Ягаад тэгэхээр яг энэ үеэр Альберт Эйнштейн анхны эхнэрээсээ салхуу байх уу гэдэг дээрээ тулцсан явчихсан байна. Тэгсэн Мари Кюритэй танилцсан. Мари Кюри өөрөө Эйнштейнийг өөрийнхөө өвлийн одоо ингээд амардаг гэртээ өрсөн байгаа юм л та. Тэгээ Мари Кюри энд юу зохион байгуулсан бэ гэхээр манай хүн одоо нэг өстө хов ярьж байгаа шүү манайхаа уучлаарай. Юу зохион байгуулсан бэ гэхээр Эйнштейнийг хоёр дахь эхнэртэй нь уулзуулах боломжийг тэнцээ олгодог гэсэн гэдэг. Нэг гэсэн Эйнштейний хоёр дахь эхнэр бол Эйнштейний үеэл дүү нэсэн. Үеэл дүүтэй тэнцээ уулзах боломжийг олгодог. За үүнээс нь болж Милева Марич гэдэг эмэгтэй Эйнштейн анхны эмэгтэй Мари Кюриг эзэн болж эхэлсэн гэдэг. Уул нь бол Милева Марич Мари Кюриг шүтдэг, Мари Кюригийн замналын араас явахыг хүсдэг ийм эмэгтэй байсан. Бүр ингэдэг байсан гэж байгаа. Эйнштейн ингээд Мари Кюритэй уулзчаад эренгүүт нь асуудаг Мари Кюригийн тухай тий. Тэр ямар хоол иддэг, тэр ямар хувцас өмсдөг гэл нэг чинь ингээд шүтдэг хүнээ асууж штэ тий. Тийм байсан. Сүүл рүүгээ яг юу болоод байгааг олж мэдээд дургу болсон. Тэгээ бүр Мари Кюри руу одоо тий ийм өөрийг нь буруутгасан захиа хүртэл бичижсэн гэдэг ийм фактууд байт юм бэл. Тэгэхээр бид нар юмыг тий зөвхөн сайн талаас нь хараад ээж болно. Гэтэ яг хөө ингээд мэдээлэл бол баланстай байх хэрэгтэй тий. Ийм зүйл болж исэн байна гэдгийг хэлэх гэсэн. Ингээд энэ Солвын хурал бол мэдээж квант механик гэж юу вэ гэдэг маш чухал хурал болсон. За энэ тухай бол шинжлэх ухааны өөр нэвтрүүлгүүд дээр би ярина. Яг зөвхөн энэ хурлын тухай. Тэгэхээр энийг ингээд өндөрлөе. Мари Кюри маань ингээд нөхрөө алдсан. Хоёр дахь Нобелийн шагнал за нэгдүгээр дайнд ингэж оролцсон байна. Ингээд том охин харин физикч хүнтэй суугаад анагаахын физикийн салбарт орсон. За энэ дунд нэг юм бид нар ингээ харах ёстой зүйл юу вэ гэхээр энэ рентген одоо Мари Кюригийн охинтойгоо нэлж бүтээсэн зөөврийн рентген зургийн аппарат гэдэг нь өөрөө ясан нэрээ зүгээр цацрагийг буюу цацраг идэвхийг бид нар зөвөр ашиглаж байгаа зүйл гэхгүй. Бид нар өөрсдөө хэрэгтэйгээр ашиглаж байна гэсэн үг тийм. Хүний эрүүл мэндийг аврахын тулд ашиглаж байгаа. 8 сарын 10-ны өдөр 15-ны өдөр 15-ны өдөр лөө 6-ны өдөр лөө зам болцсон байна. Ямар ч 8 цаг 15 минутанд хайсан баг. 9 цаг 15 минут болчихлоо. За Хирошима Нагасаки хотод дээр хайсан цөмийн бөмбөг бол бид нар цөмийн хүч буюу цацраг идэвхийг буруугаар ашигласан жишээ. За энэ юу хэлэх гээд байгаа вэ гэхээр Мари Кюриж өөрөө яг энэ тухай маш олон удаа ярьсан. Шинжлэх ухааны нээлт мэдлэг гэдэг бол тэг эрдэмтэн хүнийхэн гарт байх юм бол энэ бол ингээд хүн төрөлхтний гайхамшигтай мэдлэгийн одоо сан юм аа. Ер нь ямар ч эрдэмтэн хүн энийг зайлшгүй одоо тий өөрт нь ямар нэгэн байдлаар юм тулгаагүй бол ингээгүй бол зайлшгүй нөхцөл үүсээгүй бол буруугаар ашиглахгүй гэдэг. Тэгэнгүүт ягаад цөмийн бөмбөг хайсан бэ гэдэг асуудал ярьдаг. Энэ дээр бол зайлшгүй байдалд орцсон байсан. Ягаад тэгэхээр фашистын Герман цөмийн бөмбөгтэй болцсон бол баларх гэсэн бохгүй. Тийм учраас хариу юм хийсэн байна. Тэгэхээр Мари Кюрич өөрөө энийг хэлдэг. Яг үүнтэй адилхан цөмийн технологи гэдэг бол тий манай сонсогч нар аягуулсан анзаарах. Юу гэхээр цөмийн технологи гэдэг бол ерөөсөө хүн төрөлхтөнд угаасаа хэрэгтэй зүйл. Өнөөдөр цөмийн технологийн ачаар бид нь хорт тавдрыг идгээд байгаа. Хорт тавдрыг өнөөдөр амжилттай идгээд чаддаг цорын ганц ангаах ухааны салбар бол цөмийн технологи. Тэр яадаг вэ гэхээр цацраг итгэх бол гэдэг бол юм бөөм байгаа л та. Тархаж цацарж идэг. Жишээ нь гэрлийн бөөм ч юм уу. Рентген цацраг гэдэг бол зүгээр л өндөр энергитэй гэрлийн бөөм. Хүний нүд харж чаддаг. Тийм учраас яг хүний альсыг нэвтлээд ясн дээр очиж шингэждэг байх нь шүү дээ. Тэгээ ясны зургийг гаргацдаг. Тэр ийм бөөмөр хүний биеинд байгаа хорт тавдрыг атомын түвшинд нь атомын гинэ эсийн түвшинд нь бид нар устгах боломжтой. Тэгэхээр хорт тавдар бүр ингэ байхгүй бол. Гэтэ харамсалтай нь өнөөдөр ингэж эмчилж чаддаг газар дэлхийд дээр 28 шиг байгаа. За хамгийн Монголтой хамгийн орхон Японд 2 байдаг. Тэгээ маш үнэтэй байдаг. Гэхдээ энэ бол цөмийн технологийн нэг давуу тал. За нөгөө тал нь бас сул тал байгаа.
Тэр бол нөгөө алдарт 86 болов 84 оны Чернобылийн осол тий. Гэхдээ энд нэг юм анзаарах хэрэгтэй. Сайн юм хийсэн ч хүн хийдэг, муу юм хийсэн ч хүн хийж байгаа. Тэнд байгаа нөгөө нэг технологи буюу шинжлэх ухааны нээлт тэр цөм гэдэг зүйл бол юу ч мэдэхгүй цөм бидний оршин цөм бол бидний оршин байдаг ч мэдэхгүй юм дэрч тий. Хэний гарт байгаа хин чухал байна. Хэний гарт байгаа юм чухал. Тэгэхээр бид нар бүх юмн дээр юм хоёр талаас ханддаг байх хэрэгтэй. Тэгэхээр Мари Куриас үүнийг маш их хэлдэг байсан хүмүүс. Тэгээд хэний гарт мэдлэг байна гэдэг бол чухал. Хэний гарт технологи, хэний гарт шинжлэх ухаан байна. Энэ чухал шүү манайхаа. Тийм учраас бид нар энийг анхаарч явах хэрэгтэй. Тийм учраас бид нар эрдэмтдээ сонсож явах хэрэгтэй. Тийм учраас бид нар юмыг шууд хүлээж авахгүйгээр ойлгодог байх хэрэгтэй. Айхгүйгээр ойлгохыг хичээдэг байх хэрэгтэй гэдэг ус. Тэгээ өөрийнх нь агай алдартай үг гэдэг шүү дээ. Одоо ингээд тухайн үе чинь одоогийнхоос эвгүй байхгүй. Яг тэгэхээр цөмийн хүчийг дөнгөж нээсэн чинь бөмбөг болгож ашиглаж болж байна. Тэгсэн Мари Кури, Пьер Кури хоёр маань өөрсдөө цэцэргийн хордлогоос болоод тэмцээ цэцэргийн хордлогоос болж нас урж байгаа шүү дээ. За энэ үед бүр хамгийн амар нэгдэг юм. Шүдний онд уран холчдөг. Ягаад тэгэхээр гэрэлтдэг нөгөөтг нь харахгүй. Ийм амар юм идэг ус. Мэдхгүй. Тэг мэддэг болоо бүгдийг болиулсан. Тэгээ ингээд болиулсан. Нөгөө хүмүүс айж эхэлсэн байхгүй тийм чи гинт эн чинь өстө болохгүй юм биш үү тийм мэдээж айнштай миний нүд харж чадахгүй би мэдэрч чадахгүй юм намайг өвчтөө болгоод ах юм бол хин ч айнштай тийм эн чинь аимшигтай юм боохгүй тийм ингээ айдаг байсан. Мари Кури болохоор энд ямар мот одоо урайтай хүн байсан бэ гэхээр би айхыг хүсэхгүй байна би харин мэдхийг хүсдэг байна гэсэн юм. Ерөөсөө хүн мэдхгүй юмнаас айдаг гэдгийг Мари Кури маш сайн ойлгодог учраас үргэлж хэдүүлээ энэ айж байгаа зүйлийг мэдчих юм бол даваад гарна тийм болохоор ойлгох хэрэгтэй. Ойлголцох хэрэгтэй. Би айхыг хүсэхгүй мэдхийг байна. Мэдхийг хүсэж байна гэж үргэлж одоо оюутнуудтай хэлдэг. Тийм энэ профессор эмэгтэй байсан байгаамаа. За ямар гоё юм бэ баярлалаа. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар орсон хоёр компани маань бас яг энэтэй холбож ярмаар санагдаж байна л да. Одоо бид нар нөгөө юу гэдэг те маш их хэмжээний мөнгийг ашиглаад одоо юу гэдэг те хар тамхи ч юм уу хүний наймаа ч юм уу эсвэл одоо согтууруулах хундаад энтергээл иймэрхүү юмнуудыг хөгжүүлээд өөгшүүлэн дэмжиж эсвэл ингээд бороо маф үүсгээд явж байгаа хүмүүс байж болно шүү дээ. Тэгвэл тэр хүмүүс бас л яг энэ цөмийн зэвсэг гэж болно шүү дээ. Одоо энэ мөнгө тэгээд энэ алкогольны төрлийн зүйл хоёр ч хоёулаа цөмийн зэвсэг байж болно. Цөмийн зэвсэг болгож яг тэгж муугаар ашиглах юм уу? Эсвэл одоо тэг эрентгийн аппарат шиг те дэлхийн нийтийг одоо хөдөлмөрийн чадвар алдахаас нь улс орноо хамгаалсан байж тээ бүр те маш олон залуучуудыг тэр байдлаар нь ашиглах юм уу гэдэг бас бидний сонголт. Тэнд мөнгө буруугүй тэрийг хэн удирдах чинь тэнд дарс одоо те алкогол буруугүй тэрийг яаж хэрэгжилж чинь гэдэг нь чухал маш гоё холбогдож байгаа юм шиг санагдаж байна. Тэг хүн болгоны амьдралаас ингээд хараад үзэхэд нөгөө нэг энэ хүмүүсийн үзэл суртал одоо муутай сайнтай бүгдийн сонсоход л ингээд надад бол одоо манай маанигаас бас л бороотгаад ах юм байхгүй санагдаж байна. Бидний амьдралыг одоо юу гэдэг нь төрснөөс нь ахуулаад өөхөх хүртэл гэрчлээд бичих юм бол бас юу гарч ирэх үү тийм ээ. Тэгэхээр хүний амьдралч нөгөө ирэнтэй бараантай гэдэг шүү дээ тийм. Тэгээд манай сонсогчноор илүү ингээд Мари Кури гэдэг хүний намтрыг би илүү судлаасаа гэж хүссэн. Яг тэгэхээр би бол бүр үнэхээр тогтолсон, үнэхээр гоё байсан. Тэгээд ялангуяа Eve Curie-гийн бичсэн Madame Curie гэдэг номыг уншаасаа мөн Radioactive гэдэг кино байгаа. Тэр киногоос үзүүлэх гоё. Тэр кино сэдвүүлж хийгдсэн Мари Куригийн амьдрал гэдэг ийм зурагт ном байдаг. Тэр номыг хүүхдтэйгээ уншдаг ч юм уу тийм. Ингээм бол их гоё санагдсан. Мөн энэ Eve Curie их мундаг хүн. Яасан гэхээр нөгөө бусад нь бүгд байгалийн шинжилгээ ухааны салбар хөөж явсан. Eve Curie бас сэтгүүлчийн замд хөөж явсан. Тэгэх те энэ дайны талбар үлсгэлэн болж байгаа газар те нөгөө дэлхийн энэ дуу хоолой сайн хүрч чаддгүй энэ газрууд дээр очиж ажиллаж тэдний дуу хоолойг дэлхийд даяар ингэж сонсогдсон тийм мундаг хүн ба. Тэгээ 107 насалсан юм байлээ. 2007 онд насалсан гэж боддоо. Айгүй өндөр насыг үтсэн ийм эмэгтэй байдаг. За бас нэг сонирхолтой юм нь өөрийнх нь нөхөр нь UNICEF-ийн захирал болоод удаагүй UNICEF-ийг Нобелийн шагналд гартуулсан чинь нөхөр нь тэрийг ингэж Нобелийн шагналыг авсан юм байлээ. Гайхалтай хувь тавилан юм а. Гэр бүлээрээ өстө хөргөн бэргүүтэй гэдэг Нобелийн хувь тавилантай ийм л үн цэнтэй гэр бүл байжээ.
За баярлалаа. За өнөөдрийн манай дэлхийн сотнууд нэвтрүүлэг маань Нобелийн шагналтнуудын гэр бүл сэдвтэйгээр одоо парт 2-оо хүргээд энэ гайхалтай маниагийн гэр бүл түүний эргэн тойронд байгаа Нобелууд за тэгээд маш гоё амьдралынхын түүхийг хамтдаа хуваалцлаа. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за үрждэг сар хариулт хадгалын урайтай худалдаа хөгжлийн банк за чамайг төгс илэрхийлэн урайтай World Wine Domain de la Pomme Darс манаас хамтран ажиллалаа. За та бүхэн маань нэвтрүүлгээ Одмондор радио 83.370 гэсэн хост толгойноор хүлээн сонсож байгаа. За мөн NTV телевизээр хүлээн үзэж байгаа. За студид маань Хятад улс Ланжа хотоос бэлгүүн маань холбогдлоо. Цэнгэл баярнаар хамт студид ажиллалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Тэр баяртай. Баярлалаа бэлгүүнээ. Баярлалаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.